За яг одоо Нарангэрийнхаа хэрийг дуудаад хажиж эд өрнжин. За бид нар бүгдээрээ бараг 10 хэдүүлээ ажиллаж байгаа. За манай солонгоо гоо юу? Манай бадмаа ч юу хийгээд байгаа юм бэ бадмаа? Амар засал. Засал хүмүүс авахгүй засал өөртөө ээж гинөө. Ааха. Ууса манай бадмаа ч барьсан нэртэй. Бадмаа барьсан нэртэй мó. Яг одоо нөө хаалгаа суулгах, шинэ хаалгаа суулгах гээд ажил өрнөж гинөө. Бид нар нөө дуудаалгаа яаж хийж байгаа гэхээр маш их материал энэ төр ороод байгаа. Тэрийг тайлбарлачих гэж бодлоо. Энэ хэдийн зузаантай байлаа адья? За 15 зузаантай тэгээд базаалтынхаа 10-ын хөвөнгөөс 2-ыг нэгийг 5-аас 1-ийг ингээд 10-аас 1-ийг 5-аас 1-ийг хийгээд юм 15-ын зузаантай хан олгоод дотор талаас нь дулааж байгаа. Тэгээ энэнийхээ дараа нь чиг ус хамгаалагчаар тавиад тэгээд энэ ямар материал вэ? Гипсээ тавиад тэгээд затирхтаад юу яа? Дээврийг болоод базаалтаас удаацсан байгаа. Дээвэр дээр базаалтаас нөгөө чулуун хөвөнгөө дэвссэн байгаа юм. Би тэгэд ингээд 2-3-3-аар ингээд ажлуудаа хуваарлж аваад ажил сайхан ингээд маналцж байна. Урдных нь нөгөө хуучин ханын ингээд 15-ын зузаантай дулаалах хийж байгаа бид нар доторлаасаа тэгэхээр дулаанаа огт алддаггүй. Чиг орохгүй. Салхитай өндөрлөг газар учраас ерөөсөө даахгүй. Хаалгыг бол бид нэр шинэ хаалга авсан. Шинэ бүргэд хаалга авсан. Тэгээд эндээ одоо суурлах гэж залуучууд маань. Манай Оянбаатарын ажлын багийнхан ирсэн байгаа. Залуучууд өөр ингээ харуулж. Энд дэсээ ханам фишингийн бид нар нураагаад угаасаа засдаггүй байсан. Гал түлхээр асахгүй дотроосоо нөгөө нэг угаартах шахуу утаа гараад байдаг гэсэн. Тэнгүүд манай нэг ган хоёг гэ залуу юм фиш өгсөн. Тэгээд энийг дулаална гэсэн. Тэгээд дээлтэй одоо дулаалгаа хийсэн учраас дампера тавьчих юм байлаа. Шалыг бол яг нөгөө бас хантай адилхан 15 санж доороо 20 санж дулаасан 10-10-ын базаалтын хөвөнгөөс 2-ыг давхарлаад хийсэн. Ийм зузаан тэгээд дээр нь ингээд шалаад ирсэн. Одоо энэ шалан дээр юу ярина гэсэн. Шалны халаалт ирнэ. Тэгээд дээрээс нь сая пүрхөө солонгоо хоёр шалныхаа худал дээр нь дэвсэх сайн чанарын хулдаас нь явсан. Тэгээд хүн 50% хямдруулсан юм биш үү? Тэр хүн юу хүн яа хямдруулсан да хулдаас нь дээр явсан хүн юм уу? Бид нэр нэрийг тавиад гинжихгүй юу? За 50 100 мянга гаргасан тий. За. Яагаа юу манайдаа За ажил ид ингээ өрнжин. За гараад би та нарт нэг юм харуулъя. Гараад юу харуулах чинь гэхээр нөө базаалт маань ингээд бид нар гадаа бүх юмнуудыг ингээ гаргаад тавьсан зэгцэлж л байна. Нөө базаалт маань юу байсан штэ. Дулаалын маш их материал өгсөн. Тэгээд нөө материалуудын дотор талдаа хийгээд бараг дуусч байна. Дулаалын инженерүүдийн төр болохоор гадна талаасаа дулаалахаар нөгөө нэг юу яадаг гинэ. Дулаан алдаг гэхдээ дотор тал нь ямар ч дулаалгагүй учраас нэмэргүй байдаг. Тэгээ өдөөд чинь нөгөө шавар маврын ажил хийж болдог болохоор бас хэцүү. Илүү их материал ороод дотор талтаа нөгөө чихтэй цантаад идэг гэд дотор талаас нь дулаалвал илүү нөгөө дулаанаа барина сайн гэж үзсэн. Өнөөдөр нөгөө өчигдөр амралтын өдөр 2 сарын 4-нд базаалтынхын ирээд нөгөө нэг дулаалга хийчээд энэ дээвэр дээр дулаалга хийсэн байгаа харагдаж байна уу юу? Энэ дээврийн дулаалга нь харуулад би зургийг аваад ариун бол захиралд явуулсан ч ариун бол захирал аюу юу байна? Баг харагдаж байна. Тэгээд өндөр олгоёгээ дээшээгээ 20 санж шахуу ахаад нэмээд ийм базаалтын чулуун хүн авчирсан. За би ийшээ хөрхнөө харуулъя. За ийм чулуун хүн авчираад юу атсан байгаа? Тавьсан байгаа. Та нар харж байгаа юм дээ. Тэр дээгүүрний цайрцсан хэсэг болвол нөө бүр дулаан алтаад цандцсан байсан. Тэгээд энэ айлт маань бид нар бас нэг яндан
буулгаад тэр чигээр нь бас авчиж болохгүй. Яа гэвэл нөгөө наран гэрэл маань группийн дорт орно. Тэгээд төлбөрийн чадваргүй учраас хэрвээ шалны халаалт тавьчвал өөр ширэнд орчих штэ. Тийм болохоор бид нар ямар ч гэсэн шөнийн тариф тэглэлтэндээ хамрагдахад нь зориулаад 2 тарифтай тоолоор авч яваад ган хоёрыг маань утсан солиод ингээд юу яана гэсэн. Шалны халаалт тавихад бэлэн болгоод шалны халаалтын нэг компани хандуулж байгаа. За тэрний нэрийг би дараа хэлнэ. Тэгээ манай Оюнбаатар маань барилгын залуучуудыг ахлаад ажиллаа хийж явж байна. Нөгөө нэг энэ 240 мянган төгрөгийн ийм бүргэд хаалга авсан би тэд. Тэгсэн чинь энэ нь болохоор өөрөө 240 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ та нарын сайн үйлсийг дэмжиж байна гэд юу заа айлд байдаг ихч маань юу яасан 100 мянган төгрөгөөр өгсөн. Тэгэл дор доороо ингээд бүгдээрээ хандуулаад ингээд болж гинөө. Дотортол нь бол үнэхээр гоё болно. Үнэхээр дулаахан болно. Дээрээс нь халаалтаа тавьчин шөндөө нөгөө наран гэрэлтэй заагаад өгчин шөндөө яаж хэрэглэхийг зааж өгөөд өдөр унтраагаад ямар ч байсан тэглэлтэндээ сайн хамрагдах хэмнэлттэй юм заагаад өгчин үү. Энэ их хүндрэлэг юм газар байрлал учраас байнгын юм салхитай. Тэгээд маргааш бид нэр өдөр хүлээлгэж өгье гэсэн бодолтой байна. Нойлохын асуудал бас хүндрэлтэй. Тэгээд 0 дээр нь бас нэг 88 хэдтэй ихч нэг ярьсан. 0-ыг нь бариад энэ дээр авчраа сүрлээсээ чинь маргааш аваад ирнэ гэсэн. Тэгээд доор дороо бас болж юм да. Ажил сайхан амжилттай явж байна. 2-3 өдөр шижигсэн залуучууд маань байн өдөр тутам ирдэг 10 залуучууд маар байсан. Тэгээд ажил нь сайхан хурдтай явж байна. Өнөөдөр орой 2 хоног орой бид нар 11 гэж харьцааж байгаа. Тэгээд өнөөдөр нэлээд орой бас хижигнүүлж хідүүлээ ажиллаад дуусчихад сайхан юм хүмүүсийн бэлдэж тавьчаад явна. Хиний наран гэрлийн хуучин 100-ыг харуулах уу? Нөгөө өөр утаа савсраад дотроо нөгөө аюу айхтар утаа гараад ирсэн өдөөх маань ийм 100 байсан юм аа. Тэгээ энэ нь ангарахаа учраас энүүгээр энэ хоёроор ингээ гардаг энэ фишиндээ залгацсан байсан учраас хүүхдүүд нь баг угаацчих гад бид нар хамгийн түрүүнд л айжлаа. 100-ын сольж өгье. Ямар ч ийсэн хандуу таслан зарих бах гэжсэн чи харин энэ нэг хэсгийн 100 байт юм байна. 500 мянган төгрөгийн үнэтэй гэдэг 100 тэрийг бас манай хаан хоёрыг аваад ирсэн. Хүргэгч бас хүмүүс хандуулсан. Энэ тэрс мэвс гээд ерөөсөө орд хэсгэрийн асуудлыг маш сайн яасан. Нөгөө хүнжил гуцын хүмүүс өгж гин, шин күрдэг готлохоц өгж гин. Манай хиний наран гэрлийн хуучин юмнуудыг ингээд дийшээ гаргаад тавьсан байж гин. Биднээс саяхан хаяад зэгцлээд илүү гарчлуудын бид нар ийшээ нөгөө 5 хүүхэдтэй айл бас үгүй гэд ингээл дор дороо ийшээ ингээл явал болол энэ хүргээл өгөх юм шиг байна би тэгэд ямар ч хэлсэн илүүчлээд нөгөө хийдтэй хуучин байсан нөгөө нэг барилгын юмнууд ийшээ ингэж овоолж гал хэдэл барилгын юм дээр хог дээр авч чайндаа бүр машин гарахад их хэцүү учраас бүр тэр энэ нэг том энэ байшин гэдэг цаана нэг бүрөө сагдчихаас тэндээс бид нар материалуудаа зөөсөн материал зөөгд ястай чанга юм байна. Нуулын орой чи яг энийг болвол явандаа болвол бүх юм ин бэлдэж өгнө гэж яах вэ? Би наран гэрэлтэй хэлээ гэж бодоод явандаа хүүхдүүдэд бодоод энийг нэг чи ингээд нэг хөрц юу барьж байгаа би шат хийчүүл нэг юм шороогоор нөөрөөр шат хийчдэг штэ ингээд буудаг тэгчээрээдээ ядаж гээл хэлнэ. За ямар ч байсан байшингаа сайхан болгочвол тэгээд маргааш буудалд байрлаж байгаа штэ манай наран гэрэл 2 хүүхэдтэй тэгээд амнаа. За тэгээ за бид нар одоо өшиг тогтогч юм зүрх юм авахаар явлаа.